За хэдүүлээ шулууныхаа шулуунуудаа хаана яаж татж байгааг ойлгож авсан тий. Одоо өөрөглөлтөд шулууна буур хэрчмээр нь хөөе. За шулууна буураар хуваахын тулд N гэдэг шулуун дээр 325 тэмдэгтэй цэг хасах 425 тэмдэгтэй цэг тийм ээ. Өндөрийн зураг 750 гэдэг мэдсэн. За энийг буураар хуваахын тулд мэдээж 745-ыг тэнцүү хуваах боломжгүй учраас харьцаа зохиож байна. За 325-тай талаас нь 25 метрийг хасчвал 300 тэмдэгтэй цэг гарна. Тэгээд 200 100 тэг гэд явах гэдэг юм байна. За тэгвэл яах юм 400 дээр ирээд энд 400 цэг гарлаа гэхэд цаана 20 м байгаа. Тэгээд 420 тэмдэгтэй цэгийн дураас хасах 400 тэгээд 420. За тэхийн тулд энийг чи ийм харьцаа зохиож хувааж шít. Тийм ээ. 25 тэгээд яг 7 шиг 100 тэгээд 20. Ингээд нийлээд 745 болж байгаа юм. За ингээд чи буураар хуваахын тулд харьцаагаа зохиоцсон бол одоо буурын хуваалтаа хийж эхэлнэ. Тийм ээ. За буурын хуваалтаа хийхин тулд 750 метрээр 745 метр хоёлаа ивэл хэдүүлээ 74.5 мм-т 74.5 мм урттай хэрчим болгоод хэрчимд багтаагаад авчих гэсэн баггүй эндээс дуурын хурцсан зүг үсгсэн шулуун татж байгаа ш. Дуурын хурцсан зүг үсгсэн шулуун татаад дуурын хурцсан зүг үсгсэн шулуун дээр 725 мм урттай хэрчим татна тийм үү? За энэ дээр 74.5 мм урттай хэрчим авсан. 74.5 мм урттай хэрчим авсан. За энэ хэрчмэл чи яах юм? Энэ 325 та талаас нь 2.5 мм яваад бусад талуудаас нь яах юм? 10 явуучвал за тэгэд яах вэ? талаас 2.5 мм яваад бусад талуудаас нь бусад 25 та цэгээс цаашаага 10 мм урттай хэрчим яваад авахар чинь 74.5-га бид нэр яах вэ? Харьцаагаар гоож ин гэсэн чинь энд 2.5 явлаа. Энд 10 явлаа. Тийм ээ. За ингээд буураар нь харьцаагаа зохиогоод энэ харьцаагаар хуваацсан бол яах вэ? Захын цэгээс нь энэ 400 хэрцэгтэйгээ холбосон шулуун татаад энэ шулуунтайгаа параллел шулуунуудыг чи яах юм? Тэндээс энэ цэгүүд дээрээсээ татаад байгаа ш. За татчихаар чамд юу гарч ирэх юм? Нөгөө шулуун дээрх цэгүүд чинь гараад ир. Тийм ээ. За энэ бол 300 200 100 тийм ээ. Ингээд энд хасах 400 цэг тэгээд 420 цэг байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд цэгүүд чинь гараад ирнэ гэсэн үг байхгүй. За тэгвэл чи юу болцсон? Энэ хэрчмээ хуваацсан бол яг үүнтэй адилханаар энэ Б Д хэрчим үү? Б М юм бэ? Б М. Б цэг нь 425 тэмдэгтэй, М цэг нь хасах 40 тэмдэгтэй цэг юм. За энийг 425 өндөрийн зургийг нь бодож үзэхэд 465 юм биш үү? 425-аас 40-ийг хасаад. За ингээд яасан? Бас саяных шиг харьцаагаа зохиочлоо шүү дээ. Тийм ээ. 25
100 ингээд 40 гэсэн харьцаагаа зохиосон. За ингээд харьцаагаа зохиосон бол чи яах юм? Энэ 425 тэмдэгтэй зэг дээрээс дурын хурцын зүг үүсгэсэн шулуун татлаа. Энэ аль ч зэг дээрээс татаж чадвал хоёр зэгийн аль нэг зэг дээрээс нь. Тэгэхээр 46.5 мм-ийг 465 дүүцүүлж аваад за тэгээд яах юм? Хэрчмээ хуваагаад өгнө. Харьцаагаар нь энд зохиосон харьцаагаар 2.5 10 энэ дээр 40 4 мм байгаа гэсэн үг шүү. 4 мм явуулаа. За ингээд хуваацсан бол чи яг нөгөө төсөөд гурвалжны шинж чанараараа энэ хамгийн захын цэгийг энэ шулууныг яах юм? Татчаа боснд параллел татсан тийм ээ. За ингээд татчих юм бол чамд яах юм? Уг шулуун 400 300 тийм ээ 200 100 тэг энд хасах 40 цэг байгаа шүү дээ. Ингээд энэ хоёр шулуун буураар нугаачна. За тэгээ эндээс чи юу болж харж байгаа нэхэр энэ дээр хасах 40 цэг энд хасах 420 гэдэг хоёр цэг давцсан ба. Тэрээс биш энэ дээр огтлцоод байгаа юм биш шүү. Энэ хоёр шулуун огтлцохгүй. Нэг зэг нь хасах 40 нөгөөх нь хасах 420 тэмдэгтэй зэг биш нь хасах 420 тэмдэгтэй зэг байна. Тэгэхээр чи энэ хоёр чи хоёр өөр өндөртэй мэж огтлцлын зэг биш шүү дээ. Тийм үсэ тий. Тэгэхээр нөгөө энэ цооног дээр чи ийм дөрвөн цэг дээрээсээ давхарлагдсан байгаа гэсэн үг шүү. Дээрээс ингээд давхарлагдсан дөрвөн цэг олцсон гэсэн үг шүү. Тэрийг чи төгсөж бодно. За ингээд чи шулуунуудаа буураар хуваацсан бол дараагийн үйлдэлтэй орно. За тэгэхээр энэ хоёр шулуун нэг нь альфа автгаа дээр нөгөөх нь бета автгаа дээр байгаа гэдгийг мэдж байгаа. Хоёр өөр автгаа дээр байгаа хоёр шулууныг чи холбож ямар нэгэн тооцоо хийж болохгүй. Хоёр өөр хавтгаа дээр байгаа шулуунуудыг холбож ямар нэгэн тооцоо хийж болохгүй. Тэгэхээр чи эндээс чи гол нь хавтгаан гол шулуунуудыг олж авах хэрэгтэй. Жишээ нь одоо энэ альфа гэдэг хавтгаан гол шулууныг олохын тулд шууд бета хавтгаан шулууныг ашиглаж болохгүй гэсэн. Тэгвэл чи бета хавтгаан төвшин шулууныг олохын тулд энэ альфа хавтгаан энэ шулууныг шууд ашиглаж болохгүй гэсэн. Тэгэхээр эндээс гол нь чамд юу өгсөн бэ гэдгийг санах хэрэгтэй. Чамд энэ 5 үе дөрвөн ширхэг параллел хавтгаагаар заагдагдсан гэж анх өгсөн учраас чи параллел хавтгаа гэж ямар шин чанартай хавтгаа байдаг юм бэ гэдгийг санах хэрэгтэй. Ямар тохиолдолд хавтгаануудыг харилцан параллел гэж үзэх вэ гэхээр нэг хавтгаан огтлцсон хоёр шулуун нөгөө хавтгаан огтлцсон хоёр шулуунтай харгалзан параллел бол тэдгээр хавтгаануудыг параллел хавтгаа гинэ гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн цэгийг агуулсан хавтгаа дөрвөлээ параллел гэдгийг энэ зурган дээр хэдүүлээ харсан шүү. Энэ зурган дээр ярьсан ба. За тэгвэл миний саяны ярьсан тодорхой альфа хавтгад харьяалагдсан огтлцсон хоёр шулуунтай тийм ээ нөгөө хавтгаан огтлцсон хоёр шулуун харгалзан параллел байна гэдэг үндэслэлээр энэ эм шулууныг энэ дээр яасан. Яг энэ шулуун дээр нөгөө шулуунтайгаа огтлцсон байхаар авчирхад яах юм? Альфа хавтгад харьяалагдсан шулуун гараад ирэх байхгүй. Өөрөөр хэлбэл үнэхээр л энэ хоёр хавтгаан параллел нь үнэ юм бол энэ бета хавтгад байгаа шулуунтай параллел шулуун энэ хавтгад олдох ёстой. Эсвэл яах юм? Энэ шулуунтай параллел шулуун тэр бусад хавтгаанууд дээр бүгдэн дээр нь олдох ёстой л гэсэн үг байхгүй юу? Тийм ээ? Энэ шулуунтай параллел шулуун энэ хавтгаад ч олдох ёстой, энэ хавтгаад ч олдох ёстой, энэ хавтгаад ч олдох ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр үнэхээр хавтгаанууд нь параллел юм бол нэгэнтээ энэ хавтгад харьяалагдсан огтлцсон хоёр шулуунтай харгалзан параллел шулуунуудыг чи нөгөө хавтгад нь татаж чадна гэсэн үндэслэл гарч ирж байгаа байхгүй юу? Тэр үндэслэлээр би одоо альфа хавтгад харьяалагдах хэрнээ энэ бета хавтгаан биднэрт байгаа эм шулуунтай параллел байх шулууныг нэмж татъя. За тэгвэл жишээ нь энэ шулууныг татчихлаа. Энэ шулууныг би хамгийн гол нь энэ альфа хавтгаан энэ хас 200 цэгийг дайрахаар татчих. Чи аль ч цэгийг дайруулахаар татаж болно. Би энэ тохиолдолд хас 200 цэгийг дайруулсан байхаар сонгочлоо гэсэн үг шүү дээ. За тэгвэл энэ D гэдэг шулуун альфа хавтгад харьяалагдсан. Тэгсэрнээ яаж юм? Тэр эм шулуунтай параллел байх ёстой. Тэгжиж яах вэ?
энэ шулууныг агуулсан хавтгайтай энэ хавтгай альба хавтгай параллел болох хэвээр. Энэ ветта хавтгайтай альба хавтгай параллел болох хэвээр. За тэгвэл одоо D шулуун M шулуун хоёр параллел байх тухай ярив. D шулуун M шулуун хоёр параллел байх тухай. За бид нар ямар тохиолдолд хоёр шулууныг параллел гэж үзэх вэ гэхээр яах юм? Нэгдүгээр парагцууд нь параллел байх хэвээр. Өөр зураг дээр энэ хоёр шулууны парагц параллел байх хэвээр. Хоёрдугаарт ямар нөхцөл биелүүлэх хэвээр гэхээр буур хэрчмүүд нь тэнцүү байх хэвээр. Буур хэрчмүүд нь тэнцүү байх хэвээр гэдгийг чи юу гэж ойлгодог вүлээ? Гэхдээ энэ N гэдэг M гэдэг ветта хавтгай M шулууны 100 метрийн алгасалтай буур хэрчим ийм юм бол тийм ээ? Ийм хэмжээтэй юм бол хүн болгоны зурган дээр өөрөөр гарна шүү дээ. Ийм юм бол энэ миний татсан D шулууны 100 метрийн алгасалтай буур хэрчимч гэсэн ийм байх ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгээд чи тэр хэмжээг нь хэмжиж тастаад яах юм? D шулууны буур хэрчмүүдийг шууд олоод ирэх боломжтой. D шулууныг F2-с хасах 200 цэг дээр эхэлж татсан учраас эн чинь энтэйгээ параллел гээд өгсөд явахаар яах юм? Хасах 100 тэг болно шүү дээ. Энэ шулууны цэгүүдийг авчрахгүй гэсэн үг шүү. Энэ огтлцлын цэгээс эхлээд буураар нь хуваагаад явж гин гэсэн үг шүү. За тийм учраас юу болох вэ? Энэ D шулуун энэ хавтгаад харьяалагдсан хэрнээ M шулуунтай параллел болчихж байгаа юм. За тийм учраас нөгөө бидний нөхцөл биелэгдэж байгаа альба хавтгаа ветта хавтгаа хоёр параллел байх нөхцөл биелэгдэж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд нөхцөл биелэгдсэн учраас чи нэг хавтгаатай буюу энэ альба хавтгаад D шулуун харьяалагдана, альба хавтгаад А шулуун харьяалагдана буюу альба хавтгаад харьяалагдсан огтлцоо хоёр шулуунтай болцсон учраас чи ганцхан шулуунаар хавтгаан байршил элемент тодорхойлж чадахгүй нь тодорхой учраас чи дахиад нэг шулуун олж штэ. За тэгэхээр чи яах юм? Ингээд огтлцоо хоёр шулуунтай болцсон учраас одоо хавтгаан гол шулуунуудыг татна. За хавтгаан гол шулуунуудыг татахын тулд чи яаж татах вэ гэхээр эхлээд жишээ нь би бол 200 өндөртэй төвшин шулуун татчихлаа. Энэ нэмэх 200 тэр нэмэх 200-тай холбогдчихвол энэ хавтгаан 200 өндөртэй төвшин шулуун гараад ирж байна. Тийм ээ? За дараа нь чи 300 өндөртэй төвшин шулууныг татчихлаа. Энэ хавтгаан 300 өндөртэй төвшин шулууныг энэ 200-тай параллелаар энэ 300 цэгийг дайруулаад татчихлаа. Тэгвэл энэ хоёрын хооронд перпендикуляр хэмжүүл энэ альба хавтгаан унлын яах нь? Унлын шулууны буур хэрчим буюу буур хэрчим энэ хавтгаан хувьд бол буур хэрчим гарч ирж шít. За тэгвэл хэдүүлээ энэ хавтгаан унлын шулууныг татаад үзвэл яах юм? Хавтгаан төвшин шулуундаа перпендикуляраар татаад энэ хавтгаан унлын шулуун буюу энэ хавтгаа хаашаа унжина гэдэг нь гараад ирж байна. Хаашаа унжина? Баруун урагшаа унсан хавтгаа гарч ирж шít тийм ээ. За ингээд чи хавтгаагаа тодорхойлсон. Хавтгаагаа тодорхойлсон бол одоо бусад хавтгаануудаа тодорхойлохын тулд дээрэс нь үений бодит зузааныг олохын тулд чи босоо зүсэлт хийх хэрэгтэй. За зүсэлтийг яаж хийх юм бэ гэхээр хавтгаан үений бодит зузааныг олох гээд байгаа бусад хавтгаануудаа параллел хавтгаанууд олж ирэх гээд байгаа учраас чи энэ олдсон байгаа хавтгааны төвшин шулуунд нь перпендикуляраар зүсэгч хавтгаа авна. Гэхдээ тэр зүсэгч хавтгааг авахдаа чи энэ нөгөө олон цэгтээ цооногоо дайруулж авна. Энэ олон цэгтээ цооног. Бусад хавтгаатай холбоотой тооцоо хийхэд надад энэ цооног хэрэгтэй учраас энэ олон цэгтээ цооногоо дайруулад энэ гарч ирсэн төвшин шулуундаа перпендикуляр байхаар энэ зүсэгч хавтгааг авна. Зүсэгч хавтгааг аваад энд үүссэн зүсэлтийг зургийн талбай чөлөөтэй хэсэгт зүсэлт болгож байгуулна. За байгуулахын тулд чамд энэ 1 2 гэсэн энэ дугаартай цэгүүд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ альба хавтгааг байгуулах хавтгаан юу гарч ирэх вэ? Энэ унлын шулууныхын дагуу зүсэж байгаа учраас альба хавтгаан унлын шулуун гарч ирнэ шүү дээ. Тэр унлын шулууныг зурхын тулд чамд 1 2 гэдэг цэг хэрэгтэй. За ингээд эдгээр цэгүүдийг ашиглаад буюу энэ олон цэгтэй цооныг эднийг ашиглаад зүсэлтээ зорё. За зүсэлтээ зурхын тулд зургийн масштаб 100000. Өндрийн хуваараа яах юм? 100000 масштабаар авахар 100 м нь 10 мм тэгээд энд өндрийн хуваар гараад ирнэ. За ингээд босоо зүсэлтийн талбайг бэлдээд өндрийн хуваарыг авсан бол эндээс тийм ээ өндрийн хуваараас энэ дурын зайтайгаар босоо нөгөө олон цэгтэй цооногоо авчираад урчин. Энэ олон цэгтэй цооног чинь босоо зүсэлтэн дээр ингэж гарч ирэх нь шүү дээ. Тэр цэгүүд нь ямар өндөртэй? Энэ 280, энэ 4 цэг ямар өндөртэй вэ?
тэр цэгийг энэ дээр нь аваад ирж байгаа. Тэгээ авчирсныхаа дараа яах юм? 1 2